Сайн байна уу? Polaris програмд орсон вебийн өөрчлөлтийг танилцуулж байна. Тус вебийн өөрчлөлт нь Polaris програмын үнцэн дэлгэц болгох меню хэсэгт аппликейшн буюу модулуудыг групплэх, тухайн группт нэр өгөх, аппликейшн болон группийн байр өөрчлөх, ашиглахгүй байгаа модулыг харагдахгүй болгохоос гадна үндсэн дэлгэцийн зүүн дэд буланд байрлах 9 цэг дээр дарснаар модулуудыг жагсаалтаар нь болон айкон буюу зургаар нь харах боломж нэмэгдсэн. Та хайж байгаа модулаа тухайн дэлгэцийн аппликейшн хайгчдсан аппликейшны нэр бичиж өгснөөр тухайн модуль маань харагдаж байна. Модулуудыг жагсаалтаар нь харахдаа жишээлбэл зээл модулын зээлийн дансны жагсаалт дэлгэц рүү шууд очихыг хүсвэл жагсаалтаар нь зээлийн дансны жагсаалт гэдэг дарааллаар дарахад зээлийн дансны жагсаалт дэлгэц маань шууд татагдан гарч ирж байгаа. Үндсэн дэлгэцээ илүү томоор харахыг хүсвэл дэлгэцийн зүүн дэд буланд байрлах 9 цэг дээр дахин дарснаар дэлгэц маань эргэн томорч харагдаж байна. Аппликейшнуудыг зургаар нь харах үндсэн цэсэн дээр буцаж очихыг хүсвэл дэлгэцийн зүүн дэд буланд байрлах байшин дээр дарснаар үндсэн дэлгэцийг дахин гаргаж ирж болно. Үндсэн дэлгэцээр та модулуудыг групплэхдээ жишээ нь хүний нөөц болон цалин модулуудыг групплэхийг хүсвэл дэлгэцийн баруун дэд буланд байрлах үзэгэн дээр даран групплэх гэж байгаа модулуудыг дээрээс нь давхарласнаар цалин болон хүний нөөц модулуудын групп үүсэж байна. Мөн өөрөөр зээл болон эрсдлийн сан хоёр модулуудыг групплэхийг хүсвэл хоёр модулуудыг дээрээс нь давхарласнаар групп маань үүсэж байна. Тухайн группт нэр өгөхдөө группийн доор байрлах нэр бичих хэсэг дээр даран өөрийн өгөх гэж буй нэрээ өгнө. Хийсэн өөрчлөлтөө хадгалахыг хүсвэл дэлгэцийн баруун дэд буланд байрлах X товчийг дарна. Мөн та аппликейшн хэсэгт байнга ашигладаг модулаа дээгүүр жагсаалтанд харахыг хүсвэл мөн дэлгэцийн баруун дэд буланд байрлах үзэгэн дээр дахин даран өөрчлөх гэж байгаа модулаа болон группийн байрлалыг өөрийн хүсснээрээ солих боломжтой. Өөрчлөлтийг хадгалахдаа мөн баруун дэд буланд байрлах X товчийг дарна. Polaris програмд орсон вебийн өөрчлөлтийг танилцууллаа. Баярлалаа.